За аймгийн хурал сонгуулийн үр дүнгээр байгуулагдаад тэгээд одоо тэргүүлэгчдийн бол анх дугаар уралдаан өчигдөр хийлээ. За энэ анх дугаар уралдаанаар бол одоо нэг 5 асуудал хэлэлцсэн. За нэгдүгээрт энэ мал эмнэлэг үржлийн ажил, үйлчлэгээний төлбөрийн жишг үнийг нэмэгдүүлэх тухай энэ асуудал орж ирсэн. За энэ өмнө бас яригдж ийсэн. За тэр юун дээр бол бид бас үнийг одоо 100% нэмсэн байна. Зарим юмнуудын үн бас бараг 4-5 дахин нэмэгдсэн байна гэдэг. Ягаад гэвэл би түрүүчийн бүр эрхийн хугацаанд бас тэргүүлэгч байсан учраас энэ дээр би бас нэлээд асуудал тавьж ийсэн. За тэгээд энэ асуудал бас хэлэлцэгдээд манай тэргүүлэгчдийн хүрээнд яригдаад одоо энийг ахиж одоо зөвхөн нэг талыг барьсан байна. Энэ одоо яг үйлчлэгээ авдаг малчид энэ хүмүүсээс нь одоо санал юм аваагүй байна. Зөвхөн одоо мал эмнэлгийн гэдэг юм уу тэр чиглэлийг авсан байна гэдгээр өчигдөр захирамж гаргаж тэргүүлэгчдийн хурлаас шийдвэр одоо энийг хойшлуулж судалж ийж үнний асуудлыг шийдэх шаардлагатай. Энэ нь эргээд малчтад бас ачаал болж ирэх ийм юм байгаа гэдэг үүднээс одоо хурлын даргын захирамж гаргаа ажлын хэсэг гаргаад өнөөдөр айрыг алтан ширээ ихэд одоо өчигдөр бас сайн шандад бас ажилласан үдээс хойш ингэж ажиллаад тэгээ эргээд дараагийн тэргүүлэгчдийн хурал тавих ийм шийдвэр гаргаа явуулсан. За дараа нь мөн аймгийн засаг даргын орлогчийг одоо хурлын тэргүүлэгчдэд зөвшөлдсдөг. За тэгээд засаг даргаас одоо зөвшөлтсгөр оруулж ирсэн одоо гот эрдэнэ цэцгийг бол одоо тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд одоо дэмжиж тэгээд засаг дарга орлогчоор томилоход бол одоо хурлын тэргүүлэгчд бол дэмжиж байна гэсэн ийм шийдвэр гаргаад өгсөн. За мөн дараагийн асуудал нь түгээмэл тархастай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл санал авах тухай юм ирсэн. За эдгээр энэ дээр бол ирсэн саналуудын бол тухайн сум нь аймаг дэмжээгүйс учраас хурал бол дэмжихгүй гэдэг байдлаар энэ асуудлыг явуулсан. За мөн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл төрүүчигч нь бол түгээмэл тархастай ашигт малтмалын хайгуулах гэсэн. Энэ хоёр юмнуудыг бол ер нь аль нь сумд нь аймаг дэмжээгүйс учраас хурал бол дэмжих боломжгүй гэдэг ийм байдлаар одоо шийдвэрээ гаргаад хурлын тэргүүлэгчд явсан байгаа. За дараагийн асуудал бол одоо нөгөө зарим тэргүүний хүмүүсийг одоо төрийн дээд одон медаль тодорхойлох ийм асуудал хэлцэгдсэн. За тэр бол асуудал хэлцэгдээд зохих журмаар ерөнхийлөгчд одоо тамгын газар төрхөн баригдаад ингэ явсан байна. Ийм 5 асуудлыг өчигдөр бол хэлэлцэж анхны тэргүүлэгчдийн хуралдаар шийдлээ.